Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Базарчи Оюумаа гэдэг. Ингээд шинэ 7 хоног эхэлж байна. Та бүхэнтэй би өнөөдөр босны сэдвийн талаар ярилцахаар шийдлээ. За би та бүхэндээ бяцхан түүх ярьж өгье. Нэг залуу ажилласаа буугаад гэрлүүгөө явах замдаа өдөр болгон нэг зүйлийг хардаг юм. Тэр маань юу вэ гэхээр замд нэг хоёр хөгшин сууж идэг. За одоо эмгэн юмаа нэхээд өвгөн нь сонин уншаад. Нэг сонирхолтой зүйл анхаарлын юу татсан бэ гэхээр хажууд нэг нохоо гаслаа сууж идэг. За ингээд дараагийн өдөр нь бас ажилласаа босоо явж байсан чинь нөгөө хоёр хөгшин сууж идэг нөхий сандал дээр хажууд нь нохоо гаслаа сууж байна. Ингээд 3 өдрөө дахиад манайшин тэр ажлуугаа явдаг замаар гэрлүүгээ явдаг замаар явж идэг бас нөгөө нэг үйл явдал давтагдчих гинэ. Нөгөө залуу чинь төвчээр алдагдаад хоёр хөгшин эмгэн хоёр дээр очиад асууж гин. Гэхдээ ямар сонирхолтой юм бэ? Энэ нохоо ингээд гаслаа суугаад ахын хоёрын хажууд тойрог юу ч хэлэхгүй ингээ байгаад ах юм. Энэ одоо үйл явдал нэлээд давтагдлаа би өдөр болгон энэгээр явд юм аа. Та нар учрыг нэлээд өгөөч гэж асуусан чинь. Нөгөө эмгэн өнгөөр хариулж гинэ. Аргагүй шүү дээ энэ охоо чинь хадаасан дээр суугаад байгаамаа. Тэгээд энэ хадааснаас ходож чадахгүй өндийг одоо бүсээ өдөрлөгч тийм чадваргүй тийм учраас ингээ гаслаа сууж байгаамаа гэж хэлсэн байдаг. Энэ бяцхан төв юутай холбоотой юм гэхээр ихэнх хүний амьдралтай холбоотой. Ихэнх хүн маш олон хүмүүс одвол амьдралтай яг ингээд уулзахаар болохгүй байна, бүтэхгүй байна, хангалуун биш байна, мөнгөгүй байна, орлогогүй байна. Ийм зүйл байхгүй, тийм зүйл байхгүй гэж ярьдаг. Ингээд яриад байдаг оловч нөгөө тэр байгаа байдлаа өөрчлөхгүйгээр маш их цаг хугацаа алддаг. Тэгэхээр энэ асуудал дээр яг хэн энийг шийдэх ёстой юм бэ? Яг таны амьдралын талаар хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тийм учраас маш олон хүмүүс ийм төрлийн хүмүүс бол гомдлогч болж хувирдаг, шүүмжлэгч болж хувирдаг. Дандаа уулзахаар асуудал муу бүтггүй зүйлийг ярьдаг. Тэгэхээр энийг бид нар шийдэхин тулд нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ юу вэ гэхээр энэ нэг ертөнц гэж аваад үзье. Бид ертөнцийн нэгэр хэсэг. Энэ бол та. Дэлхийн 7 тэрбум хүн байна. Бид нэгэр хэсэг. За тэгэхээр мэдээж энэ хүнийг хүрээлээд таныг хүрээлээд намайг хүрээлээд гэр бүлийнх нь байж гэн ах トゥ хамаатсан садан байж гэн найз нөхөд байж гэн хамт олон байж гэн ингээд олон гэд хүрээлүүд байж байгаа. Эсвэл одоо дарга байж гэн босс байж гэн за төр засаг байж. Тэгээ их хүмүүс өнөөдрийн бидний амьдрал болохгүй байна гэдгийг хаана сайд өгөхөр бусдаас сайдаг. Бусдаас сайдаг. За нөхөр мөнгө олж ирэхгүй байх, эцэл эхнэр мөнгө олж ирэхгүй байх, ах トゥ мөнгө өгөхгүй байх. За төр засаг зөв үйл ажиллагаа явуулахгүй байх, намайг орлоготой болохгүй байх. Дарга босс орлоготой цалин өгөхгүй гэдэг чинь гадны хүчин зүйлээс бусдаас сайд. Тэгж байгаа тохиолдолд хэзээ ч хүний амьдрал өөрчлөгддөг байна л да. Тэгэхээр та хэзээ өөрөөр хэлбэл бид нар бусдыг өөрчлөх боломж байхгүй яг үндсэндээ. Бид нар нөхрөө өөрчлөх боломжгүй, ах トゥ гаа өөрчлөх боломжгүй, боссоо даргаа төвчмаа өөрчлөх боломжгүй. Тэгэхээр та өөрийгөө л өөрчилж чадна. Та хэзээ өөрийгөө өөрчлөөд гомдлохоо байгаад бусдаас буруу байгаад энэ ертөнцийг өөрчлөхгүй би өөрийгөө өөрчлөе. Та өөрийгөө өөрчлөд эхлэнгүүт таны эргэн тойрондох ертөнц өөрчлөгдөд ирнэ. Та өөрийгөө өөрчлөд ирэнгүүт чинь таны эргэн тойрох хүрээлэн өөрчлөгдөд эхэлнэ. Тийм учраас та 100% өөр амьдралыг гартаа авсан цагаас таны амьдрал өөрчлөгдөж эхэлнэ. Би хүүхд байгаасаа нэг зүйлийг өөртөө маш сайн хэвшүүлж сурсан гэж боддог. Хэвшүүлэгч биштэй магадгүй энэ аав ээжээс нь заяасан нэг зүйл гэдэг. Юу хэр би аль болохоор хүнд гомдтгүй. Хин ч миний амьдрал миний өмнөөс юу ч хийх ёсгүй. Хэнийг ч би хардгүй. Тэр надад өгөх ёстой энийг хийх ёстой гэв. Тийм зүйлээр ханддаггүй. Зөвхөн оюумаа чиний амьдрал чамаас шалтгаална. Чи яаж өөрийгөө бүтээж чадна, яаж өөрийгөө өөрчилж чадна, чи яаж хөдөлмөрлж чадна, яаж зүтгэж чадна, тэр хэмжээгээр чиний амьдрал өөрчлөгдөн шүү гэдгийг байгуулт хийж явдаг тул өнөөдөр энэ бас амжилтанд хүрсэн байх магадaltaй юм аа. Тийм учраас би та бүхэндээ нэг зүйлийг хэлмээр байна. Өнөөдрөөс эхлээд та 100% өөрийнхөө амьдралыг гартаа аваарай. За ингээд анхаарал тавьсан танд баярлалаа. Түр баяртай.